рингтоны хэрхэн өөрчлөх талаар заах байгаа. Үүнд дэх дээр 2 аппликейшн хэрэгтэй. Documents 6 and бас GarageBand гэдэг аппликейшн хэрэгтэй байгаа. За, рингтон өөрчлөлтөө хамгийн эхлээд Documents 6 руу ороод баруун доод болонд байх энэ дээр дарж өгнө. Үүнийхээ дараа YouTube руу орж өгөх байгаа. Тэгээ өөрийнхөө рингтон дээр тавихыг хүссэн дуруу ороод дээрх линкийг нь олж авах байгаа. Үүнийхээ дараа үүнийг MP3 руу шилжүүлэх юм л YouTube MP3 конвертер руу орно. Энэ дээдлийн хоёр нь дотор одоогоор ажиллахгүй юм шиг байна. Ийшээ ороод саяныхаа хуваалж авсан линкийг энэ хэсэг дээр паст хийж өгөх байгаа. Үүнийхээ дараа конвертер руу дарна. Даунлоо дараад одоо энэ дээр нэрийг өөр хороо өөрчилүүлнэ. Ингээд болчих. За одоо энэ л таны даунлоод дээр татагдж байгаа. Даунлоо дараа move дээр дараад iCloud руу move байгаа. GarageBand руу гараад аудио рекордер руу орох байгаа. За тэгээд энэ саяныхаа туг одоо энэ үстэр хугацааг нь уртсгаж байгаа. Тэг өөрийнхөө хэрэгтэй гэсэн хэсгийг ингээд энэ дуундныхаа хэсгийг байршуулж өгөх байгаа. За хэрвээ та энэ дууга бэлэн болсон гэж бодож байвал энэ зүүн дээд бодлонд байлах энэ дээр дараад My Songs дээр дараад дарангуут энэ маань хадгалагдах байгаа. Тэгээд үүнийг идэвхжүүлж байгаад ringtone дээр дараад continue. За ингээд оруулчлаа. Стандарт ringtone. За энэ шатлахын тулд songs руу You've been running around, throwing that. Хэрвээ манай бичлэг таалсан бол манай YouTube channel subscribe хийж бидэнтэй нэгдээрэй. Баярлалаа.